Олон улсын баримт шалгах өдөр өнөөдөр тохиож байна. За сүүлийн жилүүдэд худал мэдээлэл түгээх явдал 10-аас 20% өссөн. Ихэнхдээ эрүүл мэнд цалинтай холбоотой худал мэдээлэл жин дарах усна нь нийгэмд ихээхэн хохирол учруулдаг тухай баримт шалгагч Инх Хүрнөх ярьж байна. Монгол улсын 35 дахь ерөнхий сайдаар томилогдоод буй учрал өнөөдрийг хүртэл засгийн газраа байгуулаагүй байгаа. Тэгвэл улс төрийн доктороо тодорхойгүй нөхцөл байдлаас үүдэн Монгол улсын 35 дахь ерөнхий сайд учрал ажиллаа өгнө гэдгээ мэдгдлээ. За тэгэхээр би танд сая илт худал мэдээллийг маш ичгүүр сонжиргүйгээр хүргэлээ. Тэгэхээр яг ийм худал мэдээлэл түгээх нь нийгэмд өөрөө маш олон сөрөг үр дагаврыг авчирдаг. За тэгвэл яг энэ худал мэдээллийг баримтаар шалгадаг олон улсын баримт шалгах өдөр өнөөдөр тохиож байгаа юм аа. За бид нар 2025 онд 500 гаруй хуурамч мэдээлэлд баримт шалгалт хийж одоо баримт шалгалтын тайлангаа ол гаргасан байгаа. За Монголын баримт шалгалт үеийн шалгаж байгаа баримтууд мэдээлэл дунд бол хамгийн их түгээмэл нь эрүүл мэндтэй холбоотой мэдээллүүд байна. За вакцины талаар ковидын үед бас нэлээд гарсан. За хуурамч бүтээгдэхүүнүүд их байна. За нийт хуурамч мэдээллийн ер нь 30 орчим хувь нь бол эрүүл мэндтэй холбоотой. За араас нь 20 гаруй нь одоо цахим зайлан бас эрчимтэй түгэж байна. За өнгөрсөн онд 2025 онд бол ураантай холбоотой одоо хойд хөршөөс нэлээд хуурамч төөрөгдүүлсэн мэдээлэлүүд бол орж ирсэн. Худал мэдээлэл нь нийгмийг талцуулахаас эхлээд иргэд эрүүл мэнд сэтгэл санаа эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол гардаг. Тухайлбал ютубер Гремиксийн нэрийг барьж Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөрийн хэсгийг ашигласан худал мэдээллийг тус төгөөс 3 аргаар шалгаж худал гэдгийг нь тогтоожээ. Тухайн мэдээлэлд ютубер Гремиксийн бүтээсэн апыг ашиглаж налахын иргэн 255 сая төгрөг хоцсон. Гремикс апта зориулж 15 тэрбум төгрөг оруулсан. Яг одоо тоглоод 1.5 сая төгрөг аваарай гэх агуулгыг дурдсан байна. Энэ мэдээлэлд зарим иргэд итгэж хохирсон байж болзошгүй гэдгийг баримт шалгагч хэлж байсан юм а. Тэгвэл иргэдийн зүгээс ийм төрлийн мэдээлэлд хандах олон нийтийн мэдээллийн боловсролыг сургалтын системд оруулах шаардлагатай талаар асуудлыг хөндөж байлаа. Ер нь энэ тэгээд нэг боловсролын асуудал шүү дээ. Одоо баг дундаас нь эхлээл яг энэ мэдээлэл шүүлтүртэй хандах энэ их сурвалжийг нэгтлэх гэдэг ерөөс маань хөтөлбөрт угаасаа байдгүй. Байсан ч одоо тэр нь дарагчдаг гэдэг юм нэг жоохон уламжлалт аргаар явах гэдэг. Их сурвалж ямар газраас мэдээлж байгаа түгэж байгааг нь ихлэ анзаарна. Тийм. Тэгээ сайтыг нь харна. Бүх талын их сурвалжуудыг бүгдийг нь алхаажуулах хэрэгтэй. Яг үндсэн тэр нэг гарч байгаа мэдээ биш үү те? Тэр мэдээг яг хаанаас гарав? Яг тэр албан байгууллагаас нь зөв эсвэл яг тэр хувь нь гаргасан уу гэдгийг чеклэх хэрэгтэй. Баримт шалгагч вакцины ураан, үнэт чулуу, суглаа, хөрөнгө оруулалттай холбоотой батлагдаагүй мэдээлэл санхүүгийн залсанд болгоомжтой хандахыг анхаарууллаа. Мөн худал мэдээллийг үгүйсгийн алдаа, буруу бичлэг, эможи хит их хэрэглэснээр нь таних боломжтой бөгөөд иргэдийн мэдээллийн боловсролыг сайжруулах шаардлагатай гэж үзсэн юм а.